Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр хүүхэд өдөрт 5-8 грамм сахар хэрэглэх стандарт тавьдаг. За гэвч шинэ жилийн баяраар хүүхэд өдөрт дунджаар 6-аас 12 төрлийн бүтээгдэхүүн багтсан 2-3 удаа бэлэг иддэг юм байна. За нэг удаа бэлгэнд дунджаар 200-аас 250 грамм сахар агуулдаг. За улмаар баяр ёслолын дараа шүдний эмнэлгээр үйлчлүүлэх хүүхдүүдийн тоо 22%-аар нэмэгддэг байна. Хүүхдийн бэлгэнд хамгийн түгээмэл байдаг бүтээгдэхүүнийг сонгоо авч сахарын хэмжээг хэмжлээ. Үүнд 1 литрийн хайрцагтай ундаанд 90 г сахар, 140 г цэлцэгнүүрт 20 г сахар, 200 г уттай эрзэнэн чихрэнд 84 г сахар, 300 г чипсэнд 18.9 г тос, 1.4 г буюу нийт 255.4 г сахар агуулгадж байна. Энэ нь хүүхдийн өдөрт хэрэглэгдэх сахарын хэмжээнээс 31.8 дахин их үзүүлэлт юм а. Энэ бүтээгдэхүүнүүд маань ямар ч байсан сахарын агуулмж бол маш өндөртэй бүтээгдэхүүнүүд байна. Тэгэхээр бид нар шинэ жилийн үе эхэлж байгаа хүүхдүүдтэй аль болохоор ийм чихэрлэг зүйл өгөхөөс татгалзах хэрэгтэй. Энэ хүүхдийн эрүүл мэндэд бас нэлээд эрсдэл учруулна. Яг тэгэхээр хоол идэх дуршлыг бууруулдаг. Энэ түрүү хэлсэн тийм ээ. Тэгэхээр бид нар ерөөсөө аль болохоор шим тижээлтэй, тижээллэг чанартай гэдэг маань нөгөө шошгоо уншихад энэ бүтээгдэхүүн амин дэмтэй юм уу, эрдэс бодистой юм уу, дор хаяж уураг байна уу, тийм ээ, өөх тус байна уу гэдгийг харах нэ. Мөн стандарт хэмжилзэн газраас өнгөрсөн шинэ жилийн баярын үеэр хүнсний дэлгүүрүүдэд зарагдсан уудтай бэлгэнд шинжилгээ ээжээ. Шинжилгээгээр хүнсний эрүүл ахуйн аюулгүй байдал, хаяг шошгожилтын стандарт нь шаардлага хангаагүй үзүүлэлттэй гарсан байна. Сахарлаг юмыг идээл хэсэг хугацааны дараа дахиад идэх хүсэл төрвөл донтолт үүсэт идэг. Тэгэхээр яадгүй гэхээр цусан дах сахарын хэмжээ хит өндөрсөөл ирэхээр инсулин гэдэг давар нойр булчирханаас их хэмжээр ялгарна. Буулгаал авлаа дахиад идэх хүсэл төрүүд идэг ингээд. Хоёрдугаарт нь яахгүй гэхээр нөгөө ингээд дахин сахарлаг юмнууд, шим тижил муутай, эрдэс витамин буутай ийм юмнууд идээд ахаараа бидний нөгөө эрдэс болоод аминдимийн нөөц багасаад байдаг. Хүүхдийн сахарын хэрэглээ шүдний өвчлөлөөс эхлээд хоолны туршил бууруулах, өөрт тохирсон шим тижээлэг авч чадахгүйгээс дархлаа сулрах зэрэг сөрөг үр дагавартай байдаг. Эмээс эцэгчүүд хүүхдтэй бэлэг сонгохдоо сахарын агуулмжийг харах орц найрлагыг нягтлах нь зүйтэй байна.